Телевиз үзэгчдийнхаа энэ өдрийн амрыг ирье. Чингис хааны мэндэлсийн 850 жилийн ойд зориулсан эрдэм жилгээний хурлын талаар бид мэдээлэл бэлдсэн. Энэ мэдээллийг та бүхэн авч үзнэ үү? Эх эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг энэ өдөр тэмдэглэн өрүүлж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд Шинжлэх ухааны академиас оны турш нэлээд хэд хэдэн ажлыг санаачлан зохион байгуулж байна. Энэ тухай тодруулахаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Игдэвшинтэй уулзлаа. Монголын эрдэмтэд судалгааны ажил, эрдэм судлалын бүтээл төөрөх, олон улсын олон хурал хийх чиглэлээр бол энэ онд нэлээд олон ажлууд хийж санаачилж хийсэн. Өнгөрсөн оны дундуур Монгол улсын ерөнхийлөгч Шинжлэх ухааны академи Чингис хааны ойг тэмдэглэх, Чингис хааны бахархлын өдөртэй болох хүсэл тавьсны дагуу ерөнхийлөгчийн зарлиг гарч үүний дагуу засгийн газраас ажлын комисс байгуулагдаж саяхан улсын их хурлаар энэ өдрийг хуульчлан баталгаажууллаа. Тэгэхээр Монголын эрдэмтэд бол Чингис хаан судлалыг сүүлийн жилүүд бол илүү их өрнүүлж судалгааны ажлууд өргөн хийгдэж байгаа. Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг 50 жилийн өмнө 840 жилийн ойг 2002 онд тэмдэглэхдээ төрсөн өдрийн түүхийн зарим судар бичиг тэмдэглэн үлдээснийг үндэслэн зурны тэргуун сарын 16-нд тэмдэглэж иржээ. Харин энэ жилээс Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргуун сарын шинийн нэгэнд тэмдэглэж байхаар шийдвэрлэгдлээ. Манай түүхчид хааныхаа төрсөн өдрийг тогтохдоо түүхийн ямар сурвалжуудыг баримталж байгааг сонирхлоо. Нэг хэсэг сурвалжид буюу өөрөөр хэлбэл усан данцангийн алтан товч хэмээх сурвалжид болохоор хар морин жилийн зуны тэргуун сарын 16-ны улаан тэргэл өдөр Чингис хааныг мэндэлсэн гэж тэмдэглэсэн байдаг. За энэ сурвалжийн мэдээг дагаад түүний араас асрагч нэртийн түүх, болор эрх зэрэг Монголын 17-18 дугаар зууны үеийн түүхчдийн бүтээлүүдэд энэ дээрхийн адилаар тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой, 840 жилийн ойг бол Лувсан данцангийн болор алтан товчийн сурвалжийн мэдээгээр 100 тэмдэглэж ирсэн байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд бол Чингис хааныг өвлийн тэргуун сарын шинийн нэгэнд мэндэлсэн болохыг нотолж байгаа. Энэ үзэл баримтлалыг илүүтэй баримтлах болсон. Ингэж баримтлах болсон бас нэг хэд хэдэн үндэслэл байдаг юм байна. За нэгдүгээрт бол Монголын түүхийн хамгийн чухал сурвалж болох Монголын нууц товчонд Чингис хааныг шагаан чинээ нүж атгаж төрсөн гэсэн мэдээ байдаг болохоос биш түүний төрсөн өдөр, сар, оны тухай огт тэмдэглээгүй байдаг. За гэхдээ нууц товчонд бол Чингис хаан өвөл төрсөн байж болзошгүй гэсэн дам мэдээнүүд байдгийг бол судлаачид олж тогтоосон байдаг. За тухайлбал тэнцээ жарчтай өвгөн бол булган үлгий бэлгэлсэн гэсэн мэдээ байдаг. Монголчууд бол бэлгийн бэлэгдлийг маш их анхаардаг ард түмэн. Энэ утгаараа зуны халуунд бол өвөл хэрэглэх булган үлгий бол бэлгэлэхгүй нь бол ойлгомжтой. Тийм учраас энэ Тэмүүжний мэндэлсэн цаг хугацаа бол өвөл байсан байх гэж үзэх нэг баримт нь энэ болж байгаа. Дараагийн нэг баримт нь болохоор Чингис хааныг мэдлэх тэр мөчөд бол эцэг Эсүгэ Баатар нь бол дайлар мордоод ингээд том ялд байгуулад ирсэн гэсэн мэдээ байдаг. За тэгэхээр энэ монголчууд бол дайн дажныг бол гол төлөв намар өвлийн ихэнх сараар хийдэг. Тийм учраас энэ хоёр дахь мэдээ нууц товчооны дам мэдээ бол Тэмүүжнийг намрын сүүл өвлийн ихэр төрсөн гэдгийг нь бол нотолж байгаа баримт мэдээ болж байгаа юм. Мөн орцсууд хүртэл Чингис хааны эзэн хорооны тахилга гэж хийдэг гэн. Энэ нь жил бүрийн өвлийн тэргуун сарын шинийн 3-нд болдог бөгөөд Тэмүүжний мэндэлсний угаалгын баяр зориулаг хийдэг зан заншил өдгөө уламжлагдж ирсэн нь гинэ.
Үүнийгээ мелалгуудын хурим буюу тасман тайллах гэж нэрлэдэг. Түүхчид үүнийг үндэслэн монголчууд хүүхдээ төрөөд 3 дахь хоног дээр хүүгэн цөглөхөөр угаалгын баяр гэж хийдэг. Тэр нь ийхүү уламжлагдсан ирсэн гэж үзэж, тиймээс Чингисийн төрсөн өдөр бол өвлийн тэргүүн сарын шиний нэгэн гэж үзэж байгаа юм байна. Чингис судлал өргөжих тусам магадгүй үнээс жуур тодорхой сурвалж гарч ирэхийг үгүйсэх аргагүй. Юутаач тэр их агуу хүний төрсөн өдрийг тэмдэглэн бахархаж, Чингис судлал улам өргөжин баяжиж байх нь л чухал билээ. Шинжлэх ухааны академи гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байгаа Чингис хаан ба даяарчлал олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр маргааш 2 өдөр болж байгаа юм. Хурлын тухайд Давид гадаадын Чингис судлал одоо Монгол улсын Монголын эзэнт хөрөнгө дунд зууны үеийн судалгаа хийдэг, Монголын соёл иргэншлийг судалдаг эрдэмтэд урилга явуулсан. За ингээд 16 орны 40 одоо эрдэмтэд оролцохоор одоо мэдүүлгээ ирсэн төрөвч нь хурж ирж чад байна. Энэ хурал бол үндсэндээ дэлхийн соёл иргэншил, дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр гэдэг бол одоо Чингисийн түүхэн авьяаны томоохон хэсэг нь учраас энэ чиглэл бол нэлээд чиглэж хурлыг зохион байгуулж байгаа. Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлаар одоо дундад зууны үеийн Монголын түүх, соёл, хэл шинжлэлийн салбарт ажиллаж буй гадаад дотоодын эрдэмтэн судлаачид Чингис хааны намтар үйл ажиллагаа, Монголын ба дэлхийн түүхэнд гүйцэтгсэн үүрэг, хойч үедээ үлдээсэн өв, Монголын эзэнт гүрний түүхийн зангилаа асуудлаарх одоо өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулах, санал солилцох, шин баримт их хэрэглэтүүнийг одоо судалгааны эргэлтэнд оруулах замаар шинжлэх ухааны шин мэдлэгээр Чингис судлал дундад зууны Монголын түүх, соёлын судалгааг одоо баяжуулах болно. Мөн шинжлэх ухааны академиас санаачлан Монголын их эзэнт гүрэн болон их эзэн Чингис хааны их түүхтэй холбоотой гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын шилдэг ихтгэл өгүүллийг тохимол болгон хэвлэж, дэлхийн алдартай их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудад түгээхээр ажиллаж байна. Монгол хэл дээр ч хэд хэдэн ном зохиолыг хэвлэн гаргажээ. Нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарын технологи инновацийн болонд бид хоньны ноосоор барилгын дулаалгын материал хийх инновацийн жижиг үйлдвэрлэлийг сурвалжлалаа. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн 1971 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчт эрдэм шинжилгээний байгууллага. Хөнгөн аж үйлдвэрийн салбарт шинжлэх ухааны техникийн ололт, шин дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээс сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх тодорхой үр дүнтэй ажлуудыг эднийх хийсээр ирсэн. Тухайлбал мал амьтны арьсноос түүхий эдэг боловсруулах уламжлалт арга, төхөөрөмж хэрэгслийг шинжлэх ухааны үндслийг тогтоож, түүнийг орчин үеийн ололтоор баяжуулан үндэсний дэвшилтэт технологи бий болгох эрдэм шинжилгээ судалгааны цогц ажил хийдэг юм а. Тэр технологид тохирох бага оврын тоног төхөөрөмжийг мөн өөрсдөө үйлдвэрлэн, дараа нь бүтээгдэхүүн хийх туршилт үйлдвэрлэлийг ч эндээ боломжийн хэрээр хийдэг. Энэ удаа бид хоньны ноосоор барилгын дулаалгын материал хийх арга технологитой танилцлаа. Ер нь бол хоньны ноосыг дулаалгын материалд ашигладаг технологи бол 10 жилийн өмнөөс Канада, Их Британи, Герман зэрэг орнуудад нэвтэрч ирсэн байна. Тэрийг бид нэр 2005 оны шинжлэх ухааны технологийнхаа төслийн хүрээнд анх одоо энийг олж тогтоосон хийж явах явцдаа. Тэгээ үнэхээр хоньны ноосоор дулаалгын материалыг хийж болох юм байна гэдгийг тогтоогоод Монгол хоньны ноос нь тохируулаад яг ийм технологиор ингээд үйлдвэрлэж болох юм байна гэдэг үйлдвэрээ байгуулад ажиллуулж байгаа маань байгаа. Эрдэм шинжилгээ туршилтын байгууллагын нэг онцлог нь гүйцэтгэх ажлаа бүх талаар нь нарийн судалж, өөрсдийн чиглэл зорилгоо тодорхойлдогд байгаа юм. Эдний 2001 онд хийсэн судалгаагаар Монгол хоньны 99.4% нь бүдүүтэр ноостой байжээ. Бараг 100% гэсэн үг. Ноосны ашиглал тун хангалтгүй байна гэсэн дүн гарч. Тиймээс энэ бүдүүн ноосоор юу хийж болох вэ? Тэр бүтээгдэхүүний хэрэглээ зах зээлийн борлуулалт ямар байх вэ гэсэн дараагийн шатны судалгаа хийж, ноосоор барилгын дулаалгын материал хийх арга технологиг нэвтрүүлэн Монгол хоньны ноосонд тохируулан судалжээ. Барилгын дулаалгын материалд тун сайн тохирох ноосны давуу талуудыг судлаачид тогтоосон байна. Ноос нь хоньыг хүйтэн, халуун, чихтэй, хуурай зэрэг байгалийн янз бүрийн нөхцөлд хамгаалсаар ирсэн онцгой шинж чанартай байгалийн бүтээгдэхүүн юм. Байгалаас заяасан техникийн, гоо зүйн, хүний хэрэглээний цогц шин чанарыг агуулсан хамгийн ашигтай нано бүтэц ширхэгт ховор түүхий дажээ. Ноос ширхэгт нь агаар агуулах сая жижиг сөвүүдтэй, тэр нь дулааныг хадгалж байдаг юм байна.
Ноос амьсгалдаг, ус чийг сайн шингээх чадвартай, ус чигийг дулааны эффект алдахгүйгээр зайлуулж чаддаг. Ийм ч учраас барилгын дээвэр модон каркасан хананд хэрэглэхэд тохиромжтой байна. Чийг хуримталж гэмтхээс хамгаалж чаддаг байна. Мөн дуу чимээг маш сайн тусгаарладаг. Бусад төрлийн дулаалгын материалтай харьцуулахад дуу чимээг 20%-аар илүү бууруулдаг аж. Орчны агаарын чийг ихтэй байгаа нөхцөлд ноос хуурай жингийнхээ 40% чийг шингээдэг бөгөөд орчны чийг 70-80%-аас дээшгүй байх нөхцөлд гэмтэж огт ялзрахгүй. Хоньны ноосонд бол нэг шин чанар байдаг. Юуг бол одоо хоньны ноосонд хорхоо шавж үрччихгүй гэж хүмүүс их айж имэдэг шүү дээ, тий. Энэ маань ялзрахгүй гэдэг. Анх одоо бэлтгэгдээд гаднаас орж иж байгаа хоньны ноосоо угаас ноос авна. Энийг бол тодорхой уусмалд одоо дэвтээж бэлтгэнэ. Тэгээд энэ ноосоо хатаагаад дахин сэмлээд тэгээд савнахаар оруулж за тэгээд давхарсны дараа барьцалдуулах замаар одоо бүтээгдэхүүн маань гарах юм байгаа. Энэ уусмал бол хорхоо шавж үржихгүй ямар нэгэн ялзарт явагдахгүй зориултай тийм уусмалд бол бид нар бэлтгэдэг. Энэ бол Европын технологи, Европт батлагдсан одоо хэрэглэгдэж байгаа ийм технологи байгаа. Ноос химийн хорт бодис агуулдаггүй, харин ч хорт бодисыг шингээж сарниулдаг. Амархан шатахгүй, шатсан ч дүрлцэн асахгүй уугж байгаад унтардгаа гэд олон сайн талуудтай юм байна. Манай дотоо хэрэглэгдэж байгаа эрдэс хөвөн, шилэн хөвөн, зулхай хавтан, хөөсөнцөр материалуудтай ноосон материалыг харьцуулан судлахад илт давуу болох нь тогтоогдчихэ. Энд чинь нэгэд барилгад гарч байгаа бүтээгдэхүүн болгоо барилгын материал гэдэг ангилд ороод барилгын одоо ямар бүсэд тэр байшин баригдаж байна уу гэдгээсээ болоод тийм зузаантай ханад ийм хэмжээний дулаалга байна гэсэн юм стандарт байдаг юм байна. Тэр нь тохируулаад үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгээд дээр нэмээд байгууллагын стандарт гарсан байгаа хоньны ноосоор барилгын дулаалгын материал хийх юу гэсэн одоо ерөнхий технологи стандарт нь бас батлагдаад ирсэн. Технологи нь гараад стандарт нь батлагдсан байгаа. Одоо улсын стандарт болох явцтай явж байгаа тийм. Ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх загвар үйлдвэр нь олон шат амжлаггүй, цэвэрхэн, хүний гар ажиллагаа их шаардагдахгүй боломжийн үйлдвэр. Тоног төхөөрөмж ч бодсноос үнэтэй биш. Бусад төрлийн дулаалгын материал үйлдвэрлэлээс 7 дахин бага эрчим хүч зарцуулна. Түүхийн эдийн хувьд манай ус хангалттай олон хоньтой. Ноосоо хятадуудад хямдхан өгөхөөс өөрөөр ашиглаж чадахгүй байхад нэг ийм үйлдвэр аймгийн төвүүдэд ажиллаж байвал мөн ч хэрэгтэйсэн. Ялангуяа одоо модон байшинд хийхэд бол илүү тохиромжтой байна гэдэг нь бол бидний судалгаагаар ерөнхийдөө ажиглагдсан. Энд чинь таазандаа хийн, шаландаа хийн, ханандаа хийн шүү дээ. Ер нь бол юугаа бол бид нар хэрэглээд зах зээлд нийлүүлээд үүссэн. Барилга бол жишээлбэл одоо Улаанбаатарт нодны гэхэд утааг багсгыг гэдэг нэг айлуудын пишинг солилоо шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг нэг жижигхэн пишин тавихаар зэрэг нөгөө ханан пишин тавиасан айлуудын тодорхой одоо буланч гэдэг юм уу хөрж ихсэн л дээ. 3-4 цагаас эхлээл хөрөөд юм хөлддөг байсан. Тэгэхээр зэрэг манахаас энэ дулаалгын материалыг зөвхөн таазандаа тавьсан байхгүй. Тэгэхэд бол ерөөсөө тэгж хөлдгөө болоод дулаан нь бол хэвийн болоод яг анх байсан шиг ингээд болоод өглөө осготол бид нар хэвийн одоо температурт босч ирж болж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр дулаалга бол одоо дээврээр бас нэлээд хэмжээгээр алддаг юм байна. Зөвхөн дээвэр дулаалсан багтал тэнд хөлдөлт байхгүй болоод хэвийн температурт бид нар босоод ирж чадчихна гэж хэлж байгаа бол үнэхээр дулаалгын хоньны ноос материал бол бас хэрэгтэй юм байна, ашигтай юм байна гэдгийг одоо хүмүүс бас хэлж биднэрт ирж хэлж байгаа. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн судлаачид бас нэг жижиг үйлдвэрийг ажилуулж байна. Ноосны ноолуурыг хялгаснаас нь ялгаж авах. Одоо тэр өндөр чанарын ноостой хоньнууд бол нэг төрлийн нарийнхан ширхэгтэй нэг төрлийн голдуу одоо өссөөс бүрдсэн байдаг бол манай Монгол хоньны ноос одоо ингээ харахад нэг хэсэг нь одоо бүдүүн хялгас, нөгөө хэсэг нь тэрнээс арай нарийнхан, нөгөө хэсэг нь бүр нарийнхан, тэгээ бүр дөрөвт хэсэг нь ноолуур. Ер нь хоньны ноос бол үндсэн 4 хэсгээс бүрддэг. Ноолуур, завсрын ус, сор ус, хялгас гэсэн юм 4 хэсгээс бүрддэг, 4 одоо ширхэгтээс бүрддэг байхгүй. Тэгэхээр манай хоньны Монгол хоньны ноос бол яг энэ 4 ширхэг дөрвүүлээ. Тэгээд ноолоор бол нэг 50% за үлдсэн тэгээд ширхэг бүдүүнтэй. Ийм байдаг учраас янз бүрийн ийм нарийн одоо нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиромжгүй байдаг. Эдгээр эрдэмтэд ноосны судалгааг олон жилийн турш хийж байгаа. Тэр тусмаа Монгол хоньны бүдүүвтэр ноосны ашиглалтыг яаж сайжруулах вэ гэдэг дээр цогц судалгаа туршилт хийж байж хэд хэдэн технологиг төрүүлжсэнийхөө үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна. За ямар бүх ноосоор одоо барилгын дулаалгын материал хэлдэг биш. Тэр чинь ямар нэгэн хэмжээгээр бас одоо аштайхан чанартай тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байх ёстой гэж. Тэгээ энэ боломжийг хайж
үзэхэд бол энэ нөгөө дөрвөн төрлийн хэл бас ширхэгдээс чинь ноолоор энэ ялгаж аваад ингээд одоо жигд бүдүүнтэй болцсон. Одоо олон янзын бүдүүн нарийн биш, жигдэх нэг төрлийн бүдүүнтэй, нэг төрлийн урттай. Энд чи бас уртаараа бас олон янз болно шүү дээ, урт баг нь болно. Тэгэхээр ноолоор болохоор нэг төрлийн нарийнтай, нэг төрлийн урттай болохоор энэгээр одоо утас ирэхэд хамгийн хялбар ялангуяа өндөр номерын ийм нарийн одоо сүлжмэл нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан өндөр номерын утас ирэх ийм боломжийг бүрдүүлдэг. Ноосны ноолуур бидний мэдих тэмээний ноолуураас харах, барих зур онцын их ялгаа мэдэгдэхгүй. Гэхдээ зөөлөн танслаг байдлаараа дутмаг гин. Харин дулаан хадгалах чадвараараа бол ноолуураас ч илүү. Манай шин засгийн газар хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих том зорилттой. Тэр хүрээнд энэ хоёр технологиор хэдэн жижиг үйлдвэр байгуулаад дэмжчихвэл мөн ч сайнсан. Барилгын дулаалгын материал, ноосны ноолуураар ээрсэн нарийн утас, ноосны нэхмэл давг гадаадын зах зээлд ч өрсөлдүүлэх бүрэн боломжтой. Гадаадад хонь байхгүй юм уу гэж асуух байх л та. Гэхдээ манай эрсдэс ширүүн уур амьсгалтай бэлчээрийн нөхцөл дасан зогтсон хоньны ноос бусад төрлийн ноосноос илт давуу бүтэц чанартай байгаа юм. Тиймээс ч хамтарч ажилласан Япон, Канадын эрдэмтэд Монгол хоньны ноосыг сонирхоод эхэлсэн гинэ. За та бүхэн манай тань мэдхэн булангаар амьдралын үүслийн тухай бидний богино хэмжээний баримт киног бид та бүхэнд үзүүлэхээр бэлдлээ. Та тавтай сууж үзнэ үү? Амьдралын ургийн мод. Дайрны хувьсгалжуулагч ном нийтлэгдснээс хойших 150 жилд өнөөгийн генетикийн шинжлэх ухаан суур дүрдөрхөн олжээ. Бүхий л амьдрал өөр хоорондоо холбоотой байдаг нь амьдралын үүсэл түүхийг үнэн зөвөөр бүтээх боломжийг хүн төрлөختөнд олгож байгаа юм. 300 сая жилийн өмнө далайд үүссэн нийлмэл хими молекулууд бичил бөмбөлгөн эсүүдийг үүсгэснээр амьдралын түүхийг эхлүүлжээ. Эдгээр эсүүд бактери шиг өөрсдийгөө хуваах чадвартай бөгөөд цаг хугацааны уртад тэд явсаар өөр олон янзын бүлгүүдэд нэгдэж, зарим нь өөр хоорондоо ч нэгдэж, зарим нь бие биенээсээ дасарч үлдэн гинжин хэлбэрийг үүсгэсэн байна. Энэ нь өнөөгийн далай тэнгисийн замаг юм. Бусад хоосон үрт ургамлууд нь хэлбэрт орж өөр хоорондоо задран биет үүсгэснээр анхны олон эст организм үүссэн гэж үздэг. Улмаар анхны олон эст организмууд олширч зарим хэсэг нь илүү хөдөлгөөнд орсноор урд хэсэгтээ төгсгөлийн мэдэрхэн эргэнтэнтэй болсон байна. Мөн энэ бүлгийнхэнд жижиг шидлүүр бүхий ангиудад хуваагдсан биетүүд бий болжээ. Тэдгээр биетүүд далайн ёроолд хөдлөхөд шидлүүр нь тусгалж байсан бөгөөд тэдгээрт мөн хамгаалтын арьсч үүсжээ. Ингэснээр маш олон төрлийн амьтад далайгаар дүүрсэн байна. Барагцаалбал 450 сая жилийн өмнөөс хуйгалсан далайн амьтад далайгаас их газарт гарч ирсэн гэж үздэг бөгөөд эндээс л амьдралын ургийн мод олон төрөл зүйлд салбарлан шинэ орчныг бүхий л боломжоор ашиглах болжээ. Тэдгээрийн нэгэн хэсэгт дэвүүр үүсч энэ нь цаг хугацааны явцад далавч болж хувиран хорхой шавжиж үүсгэсэн түүхтэй. Усан дах амьдрал хуурай газарт ч өрнөө зогсохгүй агаарт дамжин халдсан байна. Агаарт тоо томшгүй олон төрлийн хэлбэрүүд үүсч энэ хооронд усан дах амьтад ч батчин бэхжиж гогцоо ирүүгээр хоолон олж идэх болон саатуулж чадхаар гавал яс үүсжээ. Эдгээр организмууд цааш хөгжсөөр улам хурдан сэлж чадах булчиндаг сэрвэнүүдтэй болж олон мянган загас дэлхийн усыг эзэгнэх болжээ. Энэ цагаас эхлэн нэг бүлэгт организм уснаас гарах боломжийг хайж эхэлсэн байна. Хэдэн сарвуу хөл бүхий усны организм барагцаалбал 375 сая жилийн өмнөөс хорхой шавжийг дагалдан их газар руу гарчээ. Газар уснаа амьдрагчид өндгөө гаргах цаг болохоор ус руугаа буцаж ирдэг байлаа. Гэвч зарим нэг нь бат бих хуягдсан арьсандаа өндгөө гаргаж дөнгөдөг байв. Эдгээр амьтад нь өнөөгийн хевлэр явгч могой, мэлхий, гөрвөл, матар зэрэг амьтдын өвөг удан бөгөөд тэднийг динозаврууд ахалж байлаа. Гэвч 65 сая жилийн өмнө дэлхий дээр асар том гамшиг тохиож олон тооны амьтад устж үгүй болсны дотор динозаврууд ч багтжээ. Үүний дараагаас динозавруудаас зөвхөн шувууны салбар шинжлэгдэн үлдсэн юм.
Шувуун динозаврууд агаараар тарж өсөн үржиж байх зуур хуурай газарт амьд үлдгэсдийн нэг хэсэгч өсөн үржиж эхэлжээ. Тэд өрсөлдөгчдөөсөө ялгаатай биеийн дулаан өслөг арьсаар хүчигдсэн анхны хөхтөн амьтад байлаа. Их сүрлээс амьд үлдсэн хөхтөн амьтад дулаанаа хадгалж чаддагтаа өглөө оройн бүх цагт усанд ч их газарт ч өвсөн твээс хойд туйлын бүхий л газарт идэвхтэй амьдрах боломжтой болж чадсан юм а. Өнөөдөр бид асар том ертөнцийг хуваан амьдарч байна. Энэ ертөнцид хөгтөн амьтдаас өнөөгийн хөгжилдөө хүрсэн хүмүүн төлөвтөн түүнтэй хамт үе олон хэвлэр явагчид, шавж хорхой, дагас жарахай, мөн 300 сая жилийн өмнө дэлхий дээр анх үзэгдсэн бактеригээд үе олон амьд организм нэгэн дээвэр доор амьдарсаар байна. On grassy plains and up in the trees. Өнөөдөр бид зочинтой ярилцах цагаар Эзэн бог Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан эрдэмтлийн хуралд оролцохоор ирсэн бид эрдэмтдтэй ярилцах ийм зорилготой байгаа. Энэ удаад Япон улсын Шизоку их сургуулийн профессор Оно Акиро манай нэвтрүүлэгт орж байна. Тэгэхээр та энэ ойд зориулсан хуралд ямар ихтгэлтэй ирсэн бэ? Миний бэлтгэсэн итгэл бол Сүндийн Гэлүн Баатар гигээд Чингис хаанаа тахилгаа гэсэн сэдв бий. Тэгэхээр Сүндийн Гэлүн Баатар гэдэг чинь Чингисийн дөрвөн их баатарын нэг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ тухай та ярих уу? Гэлүн Баатарын тухай ярихгүй. Ямар хүн байсан юм? Манай монголчууд бүр бүгдгээрээ мэддэг нь чинь Чингис хаанд одоо 9 өрлөг гэж байсан. Тэгэхээр 9 өрлөгөөс нь өөр бас одоо Чингис хааны дөрвөн баатар гэж байсан. Энэ дөрвөн баатар нь одоо хэн бийг бол одоо Мангуудэ овгийн Хоёлдар баатар бай, Сүгээдэ баатар бай, Чилгүүдэ баатар. Тэгчгүүл одоо энэ Сүндийн Гэлүн Баатар гэж ийм дөрвөн баатар байсан. Энэ дөрвөн баатрын доторх нь Сүндийн Гэлүн Баатар гэж бол хушууч баатар. За энэ цэрэг дайнд явбал одоо хушуулж явдаг ийм баатар хүн байсан. Жишээлбэл бол одоо Чингис хаан Сартуулыг дайлахаар Төв Азид явахдаа манай Сүндийн Гэлүн Баатар чинь хушууч баатар болж Чингисийн хажуугаар ингээд Төв Азид явж байсан. Ийм түүх болуула нууд товчон гэгээд алтан товч, эрдэнийн товчж иргэ Монголын энэ сургууль бичигд бүр тэмдэглэж буй. Тэгэхээр Гэлүн Баатарын одоо энэ чинь Сүндийн хушууны. Сүндийн хушууны, Сүнд аймгийн хүн. За Гэлүн Баатарын байгуулсан Гавья гэж заяа Сартуулыг гэхэд одоо тэргүүлж хушуучилж яасан хушууч баатар одоо хушуучилдаг баатар тийм үү. Тэрнээс тангуудыг байлдахан дагуулхад бол тангуудыг байлдахад эзлэхэд Гэлүн Баатар бол бас хушуучилж явсан. Тийм тараа яасан зөв. Энэ Гэлүн Баатар чинь яг эзэн Чингисийн хажуугаар ойрол хажууд нь байдаг юм эрдэмтэн хүн байсан. Жишээлбэл эзэн Чингис 2 дахиад тангуудыг дайлсан. Хамгийн сүүлийн удаа 1226 онд одоо тангуудыг дайлахаар яваа. Тэгээд тангууд улсын Нээсэл хот, Яргай хотод одоо нас барсан, тэнгэр мордсон. Тэгээ энэ үеист чинь Сүндийн Гэлүн Баатар чинь бас ээжнээ хажуугаар явж байсан. Инхэд одоо энд нууд авчаан болоод алтан товчууд сайхан нэг үлгэр манууст одоо дамжиж тэмдэглэж ирсэн байна. Энэ үлгэрийн ямар гэж хэлвэл Чингис хаан тангуудыг дайлахын үед одоо 100 нас болоод мордодсон дараагаар занзуун сайдан нарууд нь одоо Чингисийн алтан бие одоо аваад Монгол орондоо бучна гэж ийм учир гарсан. Энэ чинь халуун 100 цагийн үед. Ингээд алтан биеийн татсан энэ хасаг тэрэг нь хатан гол одоо хар морины дагаад ингээ хойшоо явж байхад шавардаж одоо тэрэг машин хөдөлгүй ийм том учир болсон. Энэ үеист Сүндийн Гэлүн Баатар ээжнээ алтан биеийн өмнөөс сөгөдөж мөргөж хашуудалын шөлөг нь одоо энэ ордсын нутаг уу? Одоо энэ ордсын нутгийн баруун захаар байдаг. Энд одоо хашуудалын шөлөг нь одоо онголж доолж инхэд одоо ээжнээ алтан биеийг татсан энэ тэрэг машин одоо тэрэг нь одоо дахиж одоо хөдөлвэ гэж энэ Лувсан дамжин алтан товчид ингэж тэмдэглэж бий. Инхлэрэн
Сүндийн Гэлүнбаатар чинь шүлэг оншдог, эзний хажуугаар явдаг тийм Шидар Хушуужбаатар байна гэж ойлгож болно. Тийм Дайчинбаатараас гадна шүлэгч номтой бас тийм бэлгүүн эрдэмтэй хүн байсан. Тэгэхээр зэрэг бол энэ эзний энэ тэрэг ингээд явахаа болоход өмнө гэж нэг шүлэг уншсан гэж байгаа шүү. Тэр ямар шүлэг уншсан бэ? За тэр шүлэг одоо дүмхээ би нэг 2 бадыг уншиж өгье. Энэ Новсан данжны алтан тавчид ингэж бичиж өгье. Өргөөс нь хуцар огсон бүртгэлжийн сичин хатун чиний. Өнөч нь хуцар огсон өгөөдөө тэргүүтэн хөвгүүдүн чиний. Хөдөө газар усуу зааж хөдөл газар замын зааж өгнө гэж. Ямар уулгатын гэвэл одоо бүртгэлжийн хатун чинь одоо бэлбисэн хүн болжээ. Өгөөдөө хүү чинь өнөрч ирсэн байна. За ийм бэлбисэн хатууд өнөчрсөн хүүдүүд нь зам журмын зааж өгнө гэж ингэж эзэн хаанд үг хэлэх эрхтэй хүн байсан байна. Ингээд сүүлд энэ одоо хасаг тэрэг яагч хөдөлвээг бол ингэж бас хэлжээ. Халиу харж байгаа энэ зүүр болон одваа чи эзэн минь ээ. Хангир аху тэргэнэ тэгш болов чи эзэн минь ээ гэж гоё шүлэг. Говаачлалын талаар чи бас том шүлэгч яруу сайхан шүлэг бичсэн хүн. Ийм л хүн байж. Тэгэхээр энэ ийм за Чингис хааныг ингээд тэнгэр талсны дараа одоо буцаж утагт буцаж явж явахад бол энэ эзэн хааны сүнс оргоцсон гэж энэ ордсын одоо тэр хэсэг газар та энэ дархалсан нэг 500 өрхийг одоо дархтууд ордсын дархтууд тийм ээ үлдээсэн ба. Тэн дээр одоо алтан бичиг гэж тахилгын алтан бичиг гэсэн ийм одоо ном нууц тийм ээ зөвхөн дархтуудын үздэг өөр хинч үзүүлж болохгүй тийм одоо нууц бичиг үлдээсэн. Энэ тухай нэг яриач. Тийм. Энэ бол ийм учиртай. Сүндийн Гэлүнбаатар одоо эзэн Чингисийн алтан бэйийг Монгол оронд нь аваад ирсэн дараагаар тус хүн чинь бас дархан болж. Дархан гэж ямар хүн бийг бол одоо энэ чинь Монгол оронд чөлөөтэй явж цагаан хувцас өмсч цагаан морь ундаг ийм хүн байсан. Тэгээ эдгээр хүмүүс одоо Чингисийг дахидаг энэ 500 нөрөх таны хэлдэг 500 нөрөх дарахад болж. Ингээд одоо манай Монголын ордос нутагд Чингисийн үе үеэрээ дахиад ирсэн. Тэгвэл 500 нөрхийн дарахад ямар журам, ямар дүрмээр Чингисийг дахидаг үеийг бол таны хэлсэн тэр алтан бичиг гэж байдаг. Энэ одоо маш нууц Монголын түүх эзэн Чингисийг яахад дахин гэсэн дүрм тогтоод тэр дотор бүр нарийн тэмдэглэж бий. Тэгээ энэ алтан бичгийг хэн зохиовъя? Хэн яах ади цагт зохиовъйг бол энүүний мануудын судлаар бас Монголын сурвалж бичиг инхэ үжид байсан чинь энэ Чингисийг дахидаг алтан бичгийг чи бас Сүндийн Гэлүнбаатар оруулж хийж эмхийтгэм бүтээсэн гэж ийм баримт байна. Жишээлбэл 1540-од оны үед Шинэтгэн тунгаад бичсэн Чингисийн дахилгааны алтан бичиг гэж ном байдаг. Энэ алтан бичиг дээр Сүндийн Гэлүнбаатар номлон бичвэ гэж тодорхой тэмдэглэж бий. Ингэхлээр Сүндийн Гэлүнбаатар чинь энэ эзэн Чингисийн дахилгад оруулж идэг гол хариуцлагын нэг хүн мөн гэж ингэж дүгнэлж болно. Тэгэхээр алтан бичигч юм бол за ингээд алтан бичгийг зохиогоод тэгээд дархадууд энийг одоо өөрснөө уншиж хэрэглээд тэгээд ингээд Чингисийн дахилга явуулж байсан байна. Энэ үед за ингээд 1800-ад 1800-ад оны үед энэ нэг Манжчин улсын эзлэгдсэн энэ үед чинь бол манжууд ч одоо энэ алтан бичиг тэгээд одоо бусад энэ эрх дарахыг дархтуудын тийм ээ тэр дархалсан ард эрх дарахыг одоо хүлээн зөвшөөрөхгүй одоо тэдний цуцлах гэсэн ч юм уу ийм нэг арга хэмжээ явуулж байсан гэж байна тийм. Тэр тухай түүхийн Монголчууд юу гэж байна. Тийм таны хэлснээр чи манай Монгол хаан тулаас одоо мөхөгдсөн дараагаар 17 дугаар зууны 40-д үеийнээс одоо харамсалтай учир нь чинь Манжичингийн доор орсон шүү дээ. Ингэж гэж Манжучин чин гүрэн одоо энэ Монголын түүх илэнгуяа Монголын Чингис хааны яаж ойлгодог гэсэн энэ нэг том учир. Учир нь Манжучин чинь Монголын энэ төр эрхмийн булааж аваад одоо Монголын дотроо оруулсан нэг ийм нэг түүхтэй.
Энэхэд одоо Монгол манжчууд бол энэ дархадууд дотор нь UN улсын үе Эзэн Чингисийн үеэс хэрэглээд ирсэн цол байдаг. Эднүсийн дархадууд эрхэм 4 цоло гэж одоо Тайши, Тайбу, Хонжин, Зайсан гэж. Манай Улаанбаатар Зайсан толгой гэж байна шүү дээ. Тэрдээ адил одоо энэ чинь бүр UN улсын үеийнх эрхэм цол. Тэгээ Манжин хаан одоо 1820 хэдэн онд энэ дархадын 4 цолыг устгаана гэж ийм нэг зарлиг гаргасан. Энэ чинь монголчууд тийм улс төрийн цолыг дураар ашиглаж болохгүй гэсэн. Гэсэн чинь ийм зарлигийн төлөө гарахад дархадууд Илангуяа энэ Сүндийн Гэлүн Баатарын хойчсон. Тэр хүн төрүүлж одоо Манжин энэ төрийн бодолгоо цохиргүй гэж ийм эсэргүүцэл гаргасан. Эсэргүүцээд одоо заалдалга хийсэн. Хааны чир заалд вэ гэвэл Манжин хаан суудаг Бээжин биш. Харин манай Монгол оронд ирж Түшэт хаан, Сичин хаан зэрэг 3 хаанд заал засагт хаан 3 хаанд заалдалга хийгээ. Тийм. Инքը 3 хаан чинь бас одоо дотоод гадаад монголчууд булхимдж энэ 4 цол чинь манай 13 дугаар зүгийн үеэс эхлээд зараад ирсэн зүрий гэж булхимдж Манжин энэ зарлигийг болов дахиж одоо бучаалгасан ийм нэг түүхтэй. Энэ заалдалгын эрхэм дэж хийсэн хүн чинь бас Сүндийн Гэлүн Баатарын хойчсон. Юмд орж гэж бас Хуршууч Баатар цолтой хүн. Тийм. Тэгэхээр алтан бичгийг бол нэг хэсэг хятад цааслан хориглосон. Одоо Чингисийн одоо энэ тахилгыг явуулах хийг хориглосон, алтан бичгийг уншиж хориглосон, хурааж авсан тийм үү да, тийм ээ. Тэгээд олдгоо хэсгийг болсон. Тэгээд энэ Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулад Судар бичгийн хүрээлэн гэрдэнт нэрийн бичсэн Сэвэн Жамсраана гэж байсан. Тийм. Сэвэн Жамсраана нэг хэсэг хугацаанд өвөр Монголд орд тусч нэг хэсэг сууж тэр алтан бичгийг одоо хуулж ирсэн байгаа. Тэр алтан бичгийг бол ер нь дархтуудаа тэр тахилга хийж байгаа тэрийг газар нутгийг тагиж байгаа улсуудаас өөр хүн унш ирэхгүй. Тийм. Гэтэл одоо тэр их одоо арга ухаанаар одоо тийм олж ирч энд одоо манай улсын нийтийн намаас тадлуулж байдаг гэж байгаа юм. Тэгэхээр энэ алтан бичгийн тухай өөрийн чинь ясан ном юм тухай энэ ном гарсан байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр зэрэг энэ алтан бичгийн тухай тэгээд ер нь энэ талаар одоо ярьчихаар юм. Юу ярих вэ та? Алтан бичиг гэж би сайхан хэлсэн энэ Сүндийн Гэлүн Баатар төрүүлж зохион байгуулсан юм нэг нууц ном. Чингисийн тахилгааны дүрм тогтоол дэс дараа ёсоо. Энэ бол бүр алтан бичигд багтаж байгаа. Тэгээ түүнээс гадна алтан бичигд бас нэг чухал тэмдэглэл байдаг. Ямар тэмдэглэл гэвэл энэ чинь Монголын түүх. Эзэн Чингисийн энэ үеийн дээдэс Чингисээс аваад хойно хөртөрх одоо Даян хаан Мандахай Сичин хатан хөртөрх энэ Монголын түүх. Энэ бүр нууц түүх болгож алтан бичиг дотор багтаж байгаа. Дархадууд одоо жилдээ хөдөө дахиж тахилга хийхдээ энэ алтан бичгийг оншдог. Энэ алтан бичгийг оншуух чинь алтан бичиг багтаж байгаа Монголын нууц түүхээ одоо оншдог гэсэн юм ухаантай. Ээл манаас монголчууд бүр мэддэг Монголын нууц төвчөн гэдэг байдаг шүү дээ. Яагаад нууц байдаг гэсэн чинь түүх бол нууц байдаг ёстой. Алтан ургийн түүх, Чингисийн түүх, Илангуяа энэ бол нууц байх ёстой. Тэр бол алтан бичигд байгаа. Энэ алтан бичиг ордост манай Монголын ордос нутагд Чингисийн онгоны хажууд хадгаалагдж байгаа. Тэгээ таны хэлснээр одоо 1911 онд манай Сэвэн Жамсрын гоё тэнд очоод энэ үний Монгол улстай нэг хувь хуулж аваад одоо улсын номын санд хадгалж бий. Түүний тухай судалгаа хийсэн чинь миний энэ дэвтэр. Энэ ном байгаа. Тийм. Тийм. За өөр одоо Чингис хааны одоо тайлга гэж юм ном гаргасан байж байгаа. Тэгэхээр энэ тайлга, тахилга энэ талаараа энэ номынхаа талаар бас нэг бидэнд манай уншигч бас ярьж өгөхгүй. Миний энэ номын гарцыг Чингис хаан тайлга гэж. Тэгээ энэ Чингисийн тахилга бол манай Монголын одоо ордос нутагд хадгалж байгаа Чингисийн тахина, Чингисийн хэдэн хатуудын тахилга бас байна. Тэгвэл хар сүлдийн тахилга байна. Тэгвэл Чингисийн отхон хүү, толоо ээж нь цагаан сүлдээ, алаг сүлдээ ийм эдгээр тахилга бүр ордост хадгалагдаж бий. Ингэхлээр энэ одоо
эзэн Чингисээр гол болгоод түүнээ хатад түүнээ хүү түүнээ сүлдë туг энэ бол бүр Монголын энэ төр гүрэнэ энэ улс төрийн соёлын энэ хөрөнгө эдгээрээс гол болгоо хийсэн тахилгад би Чингисийн тахилгаа гэж нэрлээд ийм нэг ном монголоор бичсэн. Тийм. Тэгэхээр юу яасан юм? Тэр одоо дархтуудын чинь ч мөн энэ өвөрлөгчийн бас хаад ноёд ван ноёдууд чинь мөн одоо гайл хураамж авах гэсэн одоо тэгээд ер нь тэднийг бол нэлээд юуг нь хязгаарлах гэсэн ийм гэтэл дархчин бодвол ерөөс дархалцсан хиндэж захирдаг тийм үү хиндэж одоо хинийч мэдли юм биш тэд өөрснөө эзэн Чингисээс бүр тогтоосон бүрэн эрхтэй болсон тийм ээ тэгээ тэр тухай тэгээ энэ дархан чинь одоо дархадууд гэж нэ манай эзэн Чингис 13 дугаар зүгийн үед түүний дагаж ясан баатар цууд юм уу том аймагуудын энэ сайн айлын хүүхдүүдийнх юм уу тийм хүмүүсийн одоо дархалж эхээ өгсөн штэ. Эхлээр энэ одоо жишээлбэл одоо ямар хүн байна? 9 өрлөгийн хойчс байна. За Хэрээд 8 манай энэ том аймагуудын энэ одоо тайз наруудын хүүхэд байна. Ийм хүмүүст бүр одоо 9 удаа ялах хийсэн чинь алахгүй гэсэн одоо дархалж ийм цолоо гэсэн цагаан морийг унаж цагаан хувцас өмсөнө гэж гайл татахгүй ийм хүнд эрх өгсөн шүү дээ. Тэгээ одоо миний энэ удаагийн сэдвтэй бас дахиад холбоож хэлэвэл Манжучин энэ үед бас ийм үлгээр гарсан. 1840-од онд манай одоо Монголын энэ Урдас нутгийн ван тайз нарууд ёсгүй аашилсан. Ямар ёсгүй аашилсан гэвэл одоо дархадуудаас гайл татдаг гэж. Энэ чинь эзэн Чингис 13 дугаар зүгийн энэ үеэс одоо гайл татаж болохгүй гэж тогтооцсон энэ харин түүх мэдэггүйгээр аашилж дархадаас одоо гайл татна гэж. Тэгвэл энэ чинь бас ёсгүй учир байна гэж энэ дархадуудаа заалдалга хийсэн. Энэ удаагийн заалдалганы тэрүүн чинь бас Сүндийн Гэлүнбаатарын хойчис. Бас хааны чир заалдсан гэсэн чинь Бээжинд явсангүй бас Монгол ирж гурван хаанд заалдсан. Ингээ энэ гурван хаан тэргүүлж өвөр Монголын одоо шилийн голын Сүндийн ван ноёнд бас захидал явуулж энэ Урдасын ван ноёдод ёсгүй аашиж болохгүй гэж. Энэ чинь эзэн Чингисийн ёсыг мартаж байна. Ман дархадаас гайл татаж болохгүй гэж. Ингэж одоо шийдсэн. Энэ шийдвэрийг бол Манжучингийн талаас чинь бас мэднэ гэсэн чинь их даралт өгсөнгүй. Учир нь Ар Монгол, Өвөр Монгол, гадаад дотоод хамтраад ингэж бослогоо хийж явах дээр энэ том хүч болж ингэсэн юм Манжин хаан ч бас мэдсэн. Инхлээр одоо хэдийгээр монголчууд 18, 17 дугаар жугаас эхлээд Манжучингийн доор орсон гэсэн чинь дотоод гадаад монголчууд олон монголчууд босгомдож ингэж явж байвал Манжиг өрн чинь тэрүүний яах чи аргагүй гэсэн ийм нэг түүхэн жишээг юм анаст улс төрийн цол биш юм ээ. Тийм улс төрийн цол биш. Ийм нэг сайхан жишээг юм анаст дамжиж өгсөн түүхэн хэрэг гэж би ойлгоод. За тэгэхээр түүхэн энэ сайд тахилга Чингисийн тахилга одоо ч гэсэн явж ил байгаа тийм үү. Тэгэхээр хэдэн үеийн ямар үеийн одоо ямар нэртэй одоо тэр тахилгын тэр үйлдэгч одоо тусгайлсан тийм хушууцлагч юм уу тийм усуд одоо байна уу? Бүр байдаг. Хийж байна уу? Одоо ч байдаг. Жишээлбэл Ордост 500 нөрөх дархадууд гэж тэр нутагтаа суурсан эзэн Чингисийг дахиад ирсэн. Энэ 500 нөрхийн дархадуудын хамгийн дээд зэргийн одоо удар тогтсон нь бол тайшиг гэж хэлдэг. Тайшиг гэж ямар хүн суудаг вэ гэвэл Чингисийн 9 өрлөгийн нэг нь буурчин хойч. Энэ одоо буурчин хойч. Энэ одоо үеэр энэ одоо дархадуудын хамгийн дээд зэргийн удар тогтсон тайшигийн цолой бол хадгалаад эрхэмлээд ирсэн. За тэгвэл одоо хар сүлдэг хамт байдаг ш та. Чингисийн хар сүлдэг. Хар сүлдий гэхэд гол болдог хүн хэм бий гэвэл энэ чинь Сүндийн Гэлүнбаатарын хойчис. За. Чингисийн Хушууч Баатар Гэлүнээ хойчис нь үеэр сүлдийн талын дархад болж одоо хүртэрч ирсэн. Энэхэл энэ 500 нөрөх дархад байна гэсэн чинь үеийн сайхан залгамжилж түүхэн сайхан мэддэг энэ байдал одоо ч хувирсангүй.
Тэр чинь бол одоо анх тогтоосон хүн яг хойцсон ингээл бол дагаал аваад ингээл залгамжлал явал одоо өнөөдөр хүрсэн. Өнөөдөр хүрсэн. Ямар хугацаатай хийх вэ тэр одоо ахилгаач одоо яадаг. Жилд 1 2 яаж хийдэг юм. Жил болгон хийдэг юм уу яадаг. Чингисийн тахилга чинь одоо жилдээ хөдөө байдаг. Ямар учиртай байна. Жишээлбэл одоо хуучин тооллогоор 3 сарын 21-нд одоо энэ Чингисийн тахилга гэж хийдэг. Энэ бол одоо хуучин монголчууд 3 сарын 20-нд бол одоо чинь туслангдан гарсан цаг үе байдаг. Тэнд одоо гүүгэн сааж энэ тэнгэрийн дахин. Энэ тахилга бол эзэн Чингис биеэрэн өнгөрөөж исэн гэж ийм нэг хэллэг байдаг. За тэгвэл бас өвлийн одоо өвөл цагт бол одоо сүлдэн дахин. Сүлдэн дахигт бол ялангуяа цусаар дахидаг. Одоо цусаар дахидаг. Одоо хуучинд бол энэ дайсууны барьж аваад цусаараа дахидаг гэж. Энэ үеист бас хэн хийдэг гол төрүүлж хийдэг нь бол бас Сүндийн Гэлүн Баатар гол болж хийдэг. Энэ чинь Гушууч Баатар байсан болохоор улсын цэргийн нэвтрүүлгийн сүлдий одоо тэргүүлж дахидаг гэдэг. Ийм олон жилийн олон төрлийн тахилга хадгаламжлаад ирсэн бий. Тэмдэглэгээний хурал дээр та ихтгэл тавьж байгаа юм байна. Таны одоо энэ эрдэм шинжилгээний чинь ажилд амжилт хүсье. За ингээд бидний зочинтой ярилцацаар үгээр өндөрлж байна. Дараа уулзтлаа. Түр баяртай.